Эрхэм мөндөд соёлынчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Соёлын интернэшнл компани технологи түгэж баялаг бүтээн өрөөндөө 2025 онд эх орныхоо өнцөг болон бүрт олон арга төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн алдаатай оноотой үн их туршлага хоригдлуулсан жил болж өнгөрлөө. 2025 онд бид Эрдэнэс алт ресурсын салхитын мөнгөний ордны бажуулах үйлдвэрийн ашиглалтын үйл ажиллагааг амжилттай авч явсаар энэ оноо үдэж байна. Салхитын мөнгөний ордны өдрийн биет нөөцөн дуусч дараагийн үйл ажиллагаа тодорхойгүй байгаа үед салхитын мөнгөний ордны зүүн биетийн хөдрийн технологийн туршилт судалгаа, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааг гар бие оролцсон хийж гүйцэтгэн ордын насжилтыг сонгох, бажуулах үйлдвэрийн ашиглалтын үйл ажиллагааг уртсгах үйл ажиллагаанд баг хамт олноороо тодорхой хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласандаа талархалтай баг хамт олондоо баяр хүргэмээр байна. 2025 онд бид уулын бажуулах Эрдэнэт үйлдвэрийн хөдөр бэлтгэлийн 1-р шугамын шинжилэл, өргөтгөлийн ажилд зураг төслийг нь боловсруулан түүнийхээ зохиогчийн хэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Уулын бажуулах Эрдэнэт үйлдвэр 1978 оноос хойш технологийн томоохон шинжилэл хийлгүй 45 жил ажилласан хөдөр бэлтгэлийн 1-р шугамд Монгол улсад анх удаа нэвтрэх гэж байгаа шинэлэг технологи буюу HPGR-ын технологийг нэвтрүүлэх энэхүү төсөлд өөрсдийн бодиттой хувь нэмрийг оруулан ажиллаж байгаадаа баг хамт олондоо баяр хүргэмээр байна. Манай компани нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлсээр өдгөө 3 дахь жилдээ явж байна. Энэ жилдээ бид нэгдсэн менежментийн тогтолцоог илүү бодиттой, илүү хөрсөн дээрээ буулган менежментээ сайжруулах, үйл ажиллагаа сайжруулах чиглэлээр баг хамт олноороо зорин ажиллаж байна. 2025 онд бид соёлын интернэшнл компани өнгө төрхийг шинжлэх, дараагийн үе шатанд гаргах ажлыг хийж гүйцэтгсэн. Энэхүү ажил маань бол ребрендингийн ажил юм. Бид бүхэн өөрсдийнхөө өнгө төрхийг шинжилж, тэнцвэртэй байдал, оюун ухаан, инженерийн үнцэн, зогсолтгүй өргөжин тэлэх, за мөн дэлхийн нийтэд хүл зэрэгцэн алхах, Монгол инженеруудын хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухааныг дэлхийн нийтэд таниулах, бодиттой үнцнийг оруулах, эдгээр бүх зүйлийг цогцлоосон шинэ брэнд логотой боллоо. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм мөндөд соёлынчууд хамт олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэе. Технологи түгээж баялаг бүтээн.